амын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиглэлээр шинжилгээний засгийн газраас яг бүтээн байгуулалтын чиглэлээр энэ онд юу хэрэгжүүлж юу биелүүлэхээр зорж байгаа талаар бас та бүхэн товчлоод маш тодорхой зүйлүүдийг хэлье. Нэгдүгээр бид бүхэн бол энэ жилийг бол гол урай, гол зорилго маань Монголдо бүтээцгээ гэдэг ерөнхий урайнд ор энэ бүтээн байгуулалтын ажлыг хийнэ гэдгээ бол бас нийт өргөн олон түмэндээ бол бид бүхэн зарласан байгаа. За дөрвөн янзын үндсэн санхүүжилтийн энэ зарчим механизм үйлчилж энэ бүтээн байгуулалтын ажлуудыг хийнэ. За нэгдүгээрт нь бидний уламжлалт төсвийн хөрөнгө оруулалтын чиглэлээр нэгдүгээрт бол бид бүхэн бүтээн байгуулалтын ажлыг хийнэ. За хоёрдугаарт нь бол одоо босгосон бонд, босгосон хөрөнгө оруулалтынхаа чиглэлээр мөн гадаадын шууд хөрөнгө оруулалтын, дотоодын энэ манай хөрөнгө оруулагчдын чиглэлийн энэ ажлуудаар бол явагдана. За дараагийн нэг чиглэл нь бол та бүхэн мэдж байгаа бид нар бас тодорхой хугацааны өмнө концессийн тухай хуулийг бол баталсан байгаа. Энэ хуулийн дагуу засгийн газар албан ёсны бас шийдвэрээ гаргаад засгийн газрын тогтоолоор энэ жил хийгдэх концессийн ажлуудынхаа бүх чагсаалтыг бол бас гаргасан байгаа. За дөрөвдүгээр нь бол мэдээж хувийн хвшил, дөрөв хэлдэг одоо хөрөнгө оруулалтын чиглэлүүдээр хийгдэх. Гэт энэ дөрвөн үндсэн одоо чиглэл фронтоор энэ жилийн бол бүтээн байгуулалтын ажлууд хийгдэх юм байнамаа. За юуны өмнө бол бас та бүхэн мэдж байгаа экспортыг дэмжих, импортыг орлох чиглэлийн энэ үйл ажиллагаануудаар бид бүхэн үйлдвэрүүдэд дэмжих энэ төсөл хөтөлбөрөө одоо бүх одоо хувийн хвшлийн болон бусад байгууллагуудад бол нээлттэй зарласан. Хугацаанд бол 1151 төсөл ирсэн байгаа. За энэ төслийг шалгаруулах энэ бүх үйл ажиллагааг бид бүхэн хэвлэл мэдээллийнхаа хэрэгслийг байлгаж одоо нээлттэйгээр энэ асуудлыг хэлцүүлэхээр засгийн газар ингэж бэлтгэлийг бол хангаж байна. Энэ 2 саржингаа бол энэ процесс бол үргэлжиж явагданаа. Тэгээ та бүхэн өөрсдөө ороод явах учраас энэ ажил маань хэрхэн ил тод нээлттэй шударга энэ зарчим дээр за хамгийн гол нь бол мэдээж энэ үйлдвэрлэлийн шинэ үйлдвэрлэлүүдийг эхлүүлэх, шинэ ажлуудыг, шинэ төслүүдийг хэрэгжүүлэх чиглэлээр явна. Нийтдээ энэ ажил энэ жилдээ бол 1.80 төгрөг зарцуулна гэсэн ийм одоо зорилт олон санхүүжилтийнх нь одоо үндслэлтэйгээр энэ ажлуудыг эхлүүлж байгаа. За энэ жил бол замын салбарт бол та бүхэн мэдж байгаа 6 аймгийн төвийг бол холбох энэ ажлыгаа бол үргэлжлүүлж байна. Өнгөрсөн жил бол хэсэг одоо зам үлдсэн Хөвсгөл аймаг, Дорнод аймгийн асуудлыгаа бол энэ жил бид нар бол дуусгана. За дээрэс нь бол Говь Алтай аймаг, Завхан аймаг, Өмнө Говь аймаг, Сүхбаатар аймагуудын төвийг засмал замаар холбох энэ ажлыгаа бол бид бүхэн энэ жилдээ хийж дуусгана. Улаанбаатар хотын хэмжээнд өнгөрсөн жил бид бүхэн 18 уулзуурыг бол холбосон. Энэ жил бол нэмж 15 уулзуурыг гудамж зөрчлийн хүрээнд бол хийн. За Улаанбаатар хотод бид нар бас түүхэнтэй анх удаа хурдны замтай болох энэ ажлыгаа бол 14 онд эхлүүлнэ. Туулгал дагсан энэ хөндлөн урт одоо хурдны замыг эхлүүлэх ажлыгаа энэ жил бол хийж эхэлнэ. За шин төмөр замаа байгуулах асуудлаа бол бид бүхэн үргэлжлүүлнэ. 267 км зам барих энэ ажил бол энэ жил бол нэлээд одоо ажлын гол нь бол нугарах ийм жил байгаа. За дараагийн нэг том асуудал бол том төслүүдийн асуудлууд. Бид нар бол үнэхээр зөвхөн оюу толгой 5 толгойн хэмжээнд ирдэг гэсэн энэ том төслүүдийн тоо одоо бүтэц загварлага салбар бол маш их шинээр нэмэгдэнэ. Юу гэж нөхөр нэгдүгээр бид нар хөшгийн үндэд баригдах олон улсын нисэх онцны бодол бол 14 онд бас нэлээд том бүтээн байгуулалтын ажлууд нь үргэлжлэн явагдана. За ТЭЦ 5 дээрээс нь мөн 5 толгой дахь цахилгаан станцын энэ хоёр том 450 мегаваттын чадалтай хүчин чадалтай хоёр цахилгаан станцын ажлууд бол энэ жил бол бүтээн байгуулалт нь явагдана. За бас бид бүхний олон жил ярьсан бензин шатхуугаар өөрөө туурах туцгаар бас өөрийн одоо их үүсвэртэй болох энэ одоо том төсөл байгаа энэ CTL гэж ярьдаг. Юу гэхээр нүүрснээс одоо шингэн төс гаргах энэ төсөл бол эхэлж энэ оноос эхэлж бол хэрэгжиж явна. За энэ чиглэлээр бас гадаадын хөрөнгө оруулалтын чиглэл хөрөнгө оруулагч одоо этгээдүүдтэй хамтарч энэ асуудлыгаа явуулна. За Германы тал бол энэ асуудал дээр бол нэлээд одоо үүрэг оролттой бол оролцсон. За дараагийн нэг том төсөл бол нүүрснээс хий гаргах энэ төсөл байгаа. CTG гэж бол ярьдаг. Тэгээд энэ чиглэлийн төсөл бол Хятадын Sinopec гэдэг нэг төрийн өмчийн том компанитай бид бүхэн бас үргэлжлүүлж нэлээд том мега төсөл бол явагданаа. За мэдээж бид бүхний оюу толгойн 2 дахь одоо шатны ажлууд, 5 толгойн одоо олборлолт, нүүрсний экспортын асуудлыг эрс нэмэгдүүлэх асуудал мөн одоо дэлхийн хэмжээний оператор компаниудыг орж ажиллуулах гэсэн энэ ажлууд маань бол бас энэ чиглэлээр бол энэ жил бол явагданаа. За эрчим хүчний салбарт бол амгалангийн дулааны станц бол барьж байгуулах асуудал бол энэ жилийн 10 сар хэд бол дуусгаар ингэж төлөвлөгөө гаргаж ажиллаж байгаа. 3 дугаар цахилгаан станцынхаа 50 мегаваттын ваттын нэмэгдэл мөн 4 дугаар цахилгаан станцын 100 мегагийн нэмэгдлүүдийг бид нар бол энэ жил бол хийж дууссан. За энэ төслүүд хийсний дараа бол
бидний цахилгаан хангамжийн асуудал бас арай өөр шатнд бол гарах ийм дүр зураг бол харагдаж байгаа. За мөн дээрээс 8 аймгийн дулааны станцуудыг бид бүхэн шийдэх, шинчлэх, шинээр барихын асуудлаа бол хийн ингэснээр бол ерөнхийдөө 21 аймгийн дулааны энэ асуудлууд, эрчим хүчний асуудлууд нь бол зүй зохистой хэрэглээнд орох, хангагдах энэ болцоо нь бол бий болно. За орон сууцны салбарт бол гэх бүтээн байгуулалт бол үргэлжлэнэ. Бид бүхэн бол энэ жил бол Буян тухай гэдэг та бүхэн мэдж байгаа манай барилгын үндэсний энэ корпорацууд нэгдэж том хотгон бол бас барьж байгаа. Эхний 500 айлын орон сууцыг бол саяхан бид бүхэн нээсэн. За энэ зуны өмнө бол үлдсэн 1000 айлын орон сууц нь бол ашиглалтанд орно. За энэ чиглэлийн ажлуудыг бол бид бүхэн бол үргэлжлүүлж хийгднэ. За үүнээс гадна аймаг болгоны төв дээр бид нар 1000 айлын орон сууц барих энэ асуудлаа шинжилгээ засгийн газраас бол үргэлжлүүлж хийгдэнэ. За аймаг болгонд тухайн нэг тодорхой нэг сумыг бид нар бол сумын төвийн шинжилэл гэдэг энэ төсөл хөтөлбөрийнхөө хүрээнд бол шинжилгээ ажлуудыг бол хийн. За маргааш засгийн газрын хуралдаанаар аль аймгийн аль сумууд бол энэ хөтөлбөрт хамрагдах вэ гэдэг энэ шийдвэр бол эцэслэн гарах юм байнамаа. За түрүүний хэлсэн концессийн жагсаалт бол батлагдсан. Концессийн жагсаалтын дагуу төр хувийн хвшлийн түншлэл, хувийн хвшлийн гол нь бол хөрөнгө оруулалтын дээр бид бүхэн бол бас маш олон бүтээн байгуулалтын ажлуудыг хийх ажлуудыг бол энэ жил бол нуглах ийм асуудал байгаа. За манай хувийн хвшлийнхэн бол гар мэдээж хомжоо зүгээр суухгүй, хувийн хвшлээ бол эдийн засгийн болон бид нар бол бодлогын бол бүх зүйлээр дэмжиж ажиллана. Тухайлбал энэ жил 2 цементийн үйлдвэр бол ашиглалтанд орохоор ингэж төлөвлөж бол ажил нь хийж байгаа. За эхний ээлжинд бол хөтлийн цементийн үйлдвэр бол шинэ 1 сая тонн хүртэл шинэ үйлдвэр бол ашиглалтанд орно. За энэ жилдээ бол багтаж бол МАГ компани цементийн үйлдвэр ашиглалтанд орно гэж байгаа. За эргэжлэхэд бол Монпелмет компанийн үйлдвэр ингээд Монгол бол өөрийн үндэсний 3 том үйлдвэртэй болох жишээлбэл барилгын материал дээр ийм бол дүр зургууд харагдаж байгаа. За олон улсын байгууллагууд, Дэлхийн банк, олон улсын санхүүгийн корпорац, мөн бол Валютын сан гэдэг энэ бүх байгууллагууд, за зарим нэр хүнд бүхий одоо жишээлбэл эдийн засаг, экономист сэтгүүл эдгээр Монгол улсын эрхчлэлийн өсөлтийг бол бас их өндөрөөр бодж байгаа. Энэ бол 15% орчим хувийн өсөлт байна гэж байгаа. Саяны хэлсэн их бүтээн байгуулалтын ажлууд бол явхад бид бүхэн бол бас энэ хууль эрх зүйн орчингоо бол хангаж чадсан тохиолдолд за энэ тохиолдолд эдийн засгийн өсөлт бол 15 байтугай бол өсөх энэ болцоо бол бас харагдаж байгаа гэдгийг бол эцэст нь ихийг хүсэж байна. Ингээд тоймлоод бол яхад энэ жил бол нэрийг бол нэлээд их тийм бүтээн байгуулалтын ажил, нөр их ажлууд энэ бүх асуудлууд бол хүлээж байна гэж ингэж хэлж болохоор байна. Галзсан баярлалаа.